Төвцийг 7 хоногийн төвөмөлтөөр эхэлж байна. Эхний сэдэв. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн нарын өргөдсөн хуралдаанд оролцохоор Москва хотод ажиллалаа. Ажлын өрөөнд тэрээр Оросын улбаны улсын засгийн газрын дарга Мишустин, Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, бүгд найрамд Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан нартай уулзаж, Монгол улсын эдийн засгийн ирээдүйд нөлөөлөх дэд үтц, эрчим хүч худалдаа, төлбөр тооцооны томоохон асуудлаар тодорхой үр дүнд хүрсэн айлчлалээ. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатрыг Москва хотын Внуково 2 нийсэх буудалд газардахад Монгол улсаас Оросын улбаны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд инх төвшин. Оросын улбаны улсын гадаад хэргийн орлогч сайд Галуузын болон тус улсын төрийн ёслолын албаны төлөөлөгчид ёслол төгөлдөр өгтөв. Манай улсын засгийн газрын тэргүүн энэ удаагийн ажлаар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын эдийн засаг, тээвэр логистикийн бодлогыг нэгтгэх, нөөц бололцоог ашиглах, бүс нутгийн худалдааны сүлжээнд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх зорилготой оролцож байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллага нийтдээ 27 улс оролцдог Евразийн хамгийн том улс төр эдийн засгийн платформын нэг бөгөөд Монгол улс ажиглагч орны статустай. Эдгээр улс орнуудтай дээд өндөр хүчний харилцан айлчлалын хотод нэмэгдэж яриа хэлцэг тогтмол явуулж байгаа нүний нэг бодит хэлэл юм. Цаашиж Монгол улс Шхабын оролцогчдын улс орнуудтай Бурталийн харилцаантай ажиллагаа өргөжүүлж ялангуяа худалдаа хөрөнгө хүнс хөдөө аж ахуй, нөгөө хай эрчим хүч, ажил төржилт, тээвэр логистик, бомбын дэд үтс, байгаль орчин ногоо хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологийн болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорж байна. Хоёр улсын эрчим хүч дэд бүтц тээврийн бодлогод бодит дахиж гарлаа. Москва хотын засгийн газрын ордонд хийсэн уулзалтын үеэр хоёр тал иж бүрэн стратегийн түншлээ улам гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлыг онцолж ярьлаа. Гол тохиролцоо нь гэвэл Оросын улбаны улсаас бүгд найрамд Хятад ард улсын хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан байгуулах төслийг идэвхтэй урагшлуулах. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор хөтөлбөрийн 2 дугаар шатны ажлуудыг шуурхаа эхлүүлэх. Эрдэс уялаг, аж үйлдвэр, боловсрол, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагааг зарчмын түвшинд өргөжүүлэх. Замын үд Алтан булаг, Ирээн цав зэрэг хэдийн бомбын ачааллыг бууруулах, тээврийн шинэ гормуудыг судлах. Оросын улбаны улсын засгийн газрын дарга Мишустин шатхуун экспортын хязгаарлалтыг Монгол улсад хамааруулахгүй гэдгээ ил тод мэдэгдэж, манай улсад нийлүүлэх шатхууны хэмжээг нэмэгдүүлэх болсноо анх удаа аль биесээр илэрхийлэв. Түүнчлэн талууд Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн ээлжид хуралдааныг Улаанбаатарт энэ онд багтаан зохион байгуулах тохиролцоонд хүрсэн нь хоёр талын эдийн засгийн ажлууд илүү шуурхай, зэет түвшин шилжих боломжийг бүрдүүлж байна. Монгол Оросын 105 жилийн ойг тэмдэглэх хийн хоолойн шийдвэр дахиж гарлаа. Ерөнхий сайд Зандан Шатар Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, хоёр улсын урт хугацааны найрсаг харилцаа, түүхэн холбоо, стратегийн ач холбогдолтой төслүүдийн талаар нээлттэй яриа өрнүүлв. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин Монгол Оросын аялал, ойр, соёл, түүхийн холбоо бат бөх хэвээр бөөг онцлов. Хийн хоолойн цэцлийг хоёр талын засгийн газар онцгой анхаач урагшлуулна гэдгээ мэдэгдэв. 2026 онд дипломат харилцааны 105 жилийн ойг хамтран өргөн үрээнд тэмдэглэхийг санал болгов. Айлчлалын үеэр Оросын улбаны улс Монголд өөрийн банкны салбар нээхэд шаардлагатай зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгийг манай ерөнхий сайд Путинд илэрхийлсэн. Энэ алхмыг хоёр улсын худалдааны төлбөр тооцоог хялбаршуулах, санхүүгийн хоргийн үед найдвартай сууг бий болгох, бизнесийн эрсдлийг бууруулах гэдгээрээ геополитикийн ноцтой чухал алхам юм гэж онцолж байна. Мөн тэрээр бүгд найрамд Хятад ард улсын ерөнхий сайд Ли Чантай уулзахдаа хоёр улс хөгжил бүтээн байгуулалтын төлөвлөгөөг уялдуулахыг нэн тэргүүнд тавьж байгаагаа онцлов. Монголын талын дэвшүүлсэн санал нь бүгд найрамд Хятад ард улс руу нийлүүлэх нүүсний бие хэмжээг 100 сая тоннд хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний протоколыг нэмэгдүүлэх, хил дамсан төмөр замуудыг үе шаттай урагшлуулах, хоёр улсын худалдааг 20 тэрбум ам долларт хүргэх. Ли Чан Монгол улстай харилцах харилцаа доктортой хөгжиж бөөг онцолж Хятадын том зах зээл үргэлж нээлттэй хэмээн мэдэгдсэн нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны боломж улам өргөжөж бөөг харууллаа. Ерөнхий сайд өргөцсөн хуралдаанд хийсэн үгэндээ Монгол улс Аз Европыг холбосон тээвэр худалдааны зангилаа улс болох дэд өвдөц хот байгуулалтын томоохон төслүүдийг гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлэх, эрчим хүчний шинэ их үүсвэрүүд бүс нутгийн сүлжээг хөгжүүлэх зорилттой гэдгийг онцлов. Тэрбээр мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөн, хүнсний хангамж, аюулгүй байдал хөтөлбөр зэрэг уур амьсгал хүнсний системийг бодлогуудыг танилцуулж, Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын орнуудыг идэвхтэй оролцохыг уриалав. 2026 онд Улаанбаатар хотод зохиогдох Нэгдсэн улсын байгууллагын цөлжөлтэй тэмцэх конвенцийн талуудын баг гуралд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудыг өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг уриалсан нь олон улсын анхаарлыг татав. Монгол улсын гадаад бодлого тулгуур чиглэлээ алдалгүй үр дүнтэй урагшилж байна. Ерөнхий сайд Зандан Шатрын Москва дахь айлчлал нь гурван улсын хөгжлийн стратегийн мега төслүүдэд ахиж гаргасан хоёр хүчтэй эдийн засгийн үнэт боломжуудыг тэлсэн. Шатхууны нийлэлтийг нэмэгдүүлэх тодорхой шийдэл гарсан. Төлбөр тооцооны тогтолцоо шинэ найдвартай суваг бий болсон. Дэд үтц, худалдаа, эрчим хүч, логистик, бодит үр дүнтэй тохиролцоонууд хийсэн маш өндөр ач холбогдолтой ажиллал байлаа. Ийхүү Монгол улс транзит Монгол зорилтоо дэвшүүлж, Евразийн тээвэр худалдааны чиглэлийн шинэ гарцуудыг нээх бодлогоо хөрш орнуудын дэмжлэгтэйгээр бодит ажил болгох эхлэл тавигдав.
Тойм хөтөлбөр үргэлжилж байна. Бид Монгол Ардын намын дотоод асуудлын хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүрэхээр бэлдлээ. Сэтгүүлч Алтан Туяа анхаарлаа хандуулна. Өнгөрч буй 7 хоногт Монгол Ардын намын дотоод дахь сандал суудлын маргаан нэг талдаа шийдэгдэх шинжтэй боллоо. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн даргаар Бат Жаргалыг баталж, улсын их хурлын дэд даргаар Бат Эрдэнэийг сонглоо. Засгийн газар үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж маргаанаа шийдвэрлүүлэн докторчсон. Монгол Ардын намын даргын суудал шинэ эзэнтэй болсон. Мөн 20 өдрийн чуулганы хуралдаанаар улсын их хурлын дарга томилогдлоо. Өнгөрсөн пүрэв гарагт Монгол Ардын намын 39 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэ удирдах зөвлөл ээлжид бусаар хуралдаж, улсын их хурлын даргад учрлын нэрийг дэвшүүллээ. Улмаар өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Монгол Ардын намын даргын учрлыг улсын их хурлын даргаар томилсон юм. Харин улсын их хурлын даргаыг сонгох асуудлаар арчилсан намын бүлэг аль нэг намын дарга улсын их хурлын дарга байх боломжгүй гэсэн агуулгатай хуулийн төсөл санаачилсан байдаг. Харин Монгол Ардын намын зүгээс эрх баригч нам улсын их хурлын дарга томилохдоо аль нэг нам бүлэг эвсэлтэд зөвшөөрөлцөхгүй гэдгээ мэдэгдсэн. Монгол Ардын намын даргын суудлын төлөөх зөрчил цагаан байшингаас хайлж улс төрийн томоохон асуудал болов бүтэн 2 сар шахам нам дотор талзан хуваагдсан байдал үргэлжилсэн. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Монгол Ардын намын 31-р их хурлаар Монгол Ардын намын 34 дахь даргаар эдийн засаг хөгжлийн сайд учрал сонгогдлоо. Муу удирдах зөвлөлийн 39 шинэ гишүүнийг танилцуулсан юм. Тэдний дунд ерөнхий сайд асан Оюун Эрдэнэ, улсын их хурлын дарга асан Амар Баясгалан нар багтаагүй дотоод хааграл намжаагүй эмзэг хэвээр байгааг харуулж байна. Их хурлын үеэр ерөнхий сайд асан Монгол Ардын намын дарга асан Оюун Эрдэнэ, улсын их хурлын дарга асан Амар Баясгалан ерөнхий сайд Зандан Шатар, ерөнхийлөгч Хүрэл Сүхнаар мэдлэгээ дэвшүүлсэн юм. За тэдний хэлсэн үгс өөр өнгө аяс агуулжээ. Оюун Эрдэнэ улс төрийн стратегийн төслүүдийг онцолж өөрийн улс төрийн үнэт зүйлс ирээдүйн боломжийг хадгалах байр суурийг харуулсан. Харин Амар Баясгалан намын дотоод шударга ёсны зөрчил, зохион байгуулалттай дайралтын талаар анхааруулж фракц хоорондын тэмцэл боддоор ширүүснийг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн мэдлэгийг төвийг сахисан боловч эрх баригчдыг хариуцлагад уриалсан агуулгатай байлаа. Ерөнхий сайд Зандан Шатар өөрийгөө эрх мэдэл шунаагүй гэдгийг тодтогсон. Монгол Ардын намын дарга учрал эдийн засгийн хараат байдал, эрчим хүчний хамаарлыг бууруулах, экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх талаар байр суурь илэрхийлсэн юм а. Шинээр бүрдсэн Монгол Ардын намын удирдах зөвлөл 40% эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасан байна. Тухайлбал Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хамгийн залуу гишүүнээр 31 настай 2 эмэгтэй сонгогдлоо. Аюулгүй байдал судлалын доктор, Монгол Ардын намын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Жавзан Дорж, бизнесийн ухааны магистр, нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч Ана Үжин нар Монгол Ардын намын удирдах зөвлөл сонгогдсон ажиллахаар болжээ. Монгол Ардын намын дарга учрал тус хурлаар ямар ч тохиолдолд сөрөг хүчинтэй хамтрахгүй гэдгээ мөн зарласан. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар Содбаатрыг улиран томилох саналыг Монгол Ардын намын дарга учрал гаргаж шийдвэр дэмжигдсэн байна. Ингэснээр Содбаатар намын гал тоогоог улиран барихаар боллоо. Тэрээр өнгөрсөн 24 оны 7 сараас эхлэн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм а. Монгол Ардын намын дотоод суудлын зөрчилдөөнөөс төрийн үйл хэрэг удаашрч гацсан тохиолдол бүрийг бид таймаараа гаргаж ирэхийг зорилоо. 9 сарын 27-ны өдөр. Энэ өдөр Монгол Ардын намын баг хурлын 8 дугаар чуулга эхэлснээр нам дотор удаан хугацаанд хоримтлагдсан бүлэглэл хоорондын зөрчил ил гарч төрийн институцийн ажлын хуваар бодиттой нөлөөлөх эхлэл тавигдсан. 9 сарын 28-ны өдөр. Баг хурал 2 өдрийн дараа буюу 28-нд өндөрлөхдөө намын даргыг сонгох асуудлыг хурц өрсөлдөөнтэй хэлэлцэж Амар Баясгалан 85%-аас дээш саналаар сонгосон нам доторх хүчний тэнцвэрийг нэг тал руу огцом хэлбэлгэж үүнтэй зэрэгцсэн улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн доторх байр суурийн задрахаа түргэсэн юм а. Энэ үеэс эхлэн парламентын намрын чуулганы зарим хэлэлцүүлэг товлсон хугацаанаас хоцорч зарим нь бүр хуралдах боломжууд хүрч эхэлсэн нь намын дотоод зөрчил төрийн үйл ажиллагаан шууд нөлөөлж эхэлсний анхны шинж байв. Энэ өдөр Монгол Ардын намын бүлэг улсын хурлын чуулганы хуралдааныг зогсоохгүй гэж мэдгдсэн. Үүнийг хэрэгтэй бүлгийн дотоод маргаан парламентын хуралдааныг удаашруулж байгаагаа хүлээн зөвшөөрсөн хэлбэр байлаа. Энэ хугацаанд улсын хурлын хууль зүйн байнгын ороо, төсвийн болон төрийн байгуулалтын байнгын хороодын зарим хуралдаан гишүүдийн эрс дутснаас цуцлагдаж 2026 оны төсвийн хүрээний зарим төслүүдийн нэгдсэн хэлэлцүүлэг хойшилсан юм а. 10 сарын 15-ны өдөр. Энэ өдөр Монгол Ардын намын бүлэг ээлжид бус хуралдаан зарлаж, ерөнхий сайд Зандан Шатар болон улсын их хурлын дарга Амар Баясгалан нарын асуудлыг хэлэлцэхээр болсон нь парламентын доктортой ажиллах горимд дахин дасалтал авчрав. Энэ өдрүүдэд улсын их хурлын чуулганы хуваарьтайсан 2 удаагийн хуралдаан хүчний тэмцлийн улмаас хойшилж, чуулганы танхимд техникийн бэлтгэл нэрээр дасалтал үүснэ. Үүнийг хэрэгтэй бүлгийн дотоод зөрчилтэй холбоотой зогсон байдалтай байлаа. 10 сарын 17-ны өдөр
Монгол Ардын намын дотоод тэмцэл оргилдоо хүрсэн өдөр болох 10 сарын 17-ны өдөр улсын хурлын дарга амар баясгалан суудлаасаа буух өргөлөө өгч мөн ерөнхий сайд Зандан шатар парламентын санал хураалтаар огцорсны дараа төрийн засаглалын доктортой адил бараг бүтэн 7 хоногийн турш тодорхойгүй байдалд орсон юм. Энийн төрийн ажлыг хамгийн их гацаасан үе байлаа. Улсын хурал засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хилэлцэх ёстой ч эрх зүйн маргаантай нөхцөл үүссэн тул хуралдаануудын дийлэнх нь хойшлогдож зарим хуулийн төсөл ялангуяа 2026 оны төсвийн 2 дахь хилэлцүүлэг товлсон өдрөөсөө 6-7 хоногор хойшлогджээ. Үүн дээр нэмэгдэж үндсэн хуулийн цэц яг энэ өдрүүдэд ерөнхий сайдыг огцруулсан процессын талаар маргаан хинан шийдвэрлэж эхэлсэн парламентын дараагийн алхмуудыг бүрэн зогсоосон юм. 10 сарын 28-ны өдөр энэ өдөр Монгол Ардын намын удирдах зөвлөл дотоод хуваагдлыг зохицуулах ажлын хэсэг байгуулсан ч энэ үе төрийн гацаа аль хэдийн бодит хэмжээнд хүрчихсэн байлаа. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг 2 хуваагдсанаас болж байнгын хороодын эрс бүрдэхгүй ах үзэгдэл дахин давтагдаж улсын хурал хилцэх ёстой байсан нийгмийн бодлогын зарим багц хуулийг 12 сар хүртэл хойшлсон байдаг. 11 сарын 15-ны өдөр энэ өдөр Монгол Ардын намын 31-р их хурал болж намын даргын асуудлыг эцэслэн баталсан ч төрийн ажилд үүссэн гацаа шууд арилсангүй. Их хурлын өмнө их хурлын үе хурлын дараач улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн шинэ хүчний тэнцвэр бүрэн тогтоогүй учраас хуралдааны дигийн талаар 2 бүлэглэлийн үл үзэгдэх зөрчил үргэлжилсээр байв. Харин учрал намын даргаар томилогдсноор дотоод талцааны хурц хэлбэр харьцангуй намдсан ч намрын чуулганы гол агуулга болсон 2026 оны төсвийн зарим заалтыг дахин завсарлах зэрэг саатлуу төрийн ажлыг дор хаяж 3-4 7 хоногор хоцроож байгаа юм. Ингэж Монгол Ардын намын дотоод зөрчил, намын даргын сонгуул, бүлгийн удирдлагын маргаан, улсын хурлын дарга ба ерөнхий сайдын огцролт зэрэг нь 9-с 11 сарын дунд хүртэл хугацаанд парламент засгийн газар байнгын ороодын ажлын хуваарийг олон удаа хойшлуулж төрийн шийдвэр гаргах процессыг хэсэгчлэн зарим үед бүхэлд нь гацуулах хэмжээнд хүрсэн юм а. Монгол улсын эдийн засгт энэ 7 хоногт макро үзүүлэлтүүдээс эхлээд салбарын бодлогын хурлууд, уул уурхай мега төслийн үйл ажиллагааны эрсдлийг хүртэл хамарсан томоохон мэдээллүүд гарлаа. Үндэсний статистикийн ороо 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтэд зарлаж, инфляц 9.2%, орон сууцны үн 13.7% өсөлттэй гарсан бол, өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг болж 4%-аар өссөнийг танилцууллаа. Нөгөө талаар Монгол банк уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл санхүүжилтийн хомсдлын талаар анхааруулж, эдийн засгийн төрөлжтийн шаардлагыг давтан онцлов. Харин оюутлогоо хязгаарлагдмал хариуцлагатай компани үйл ажиллагааны гол чиглэл болох панел 1-ийн лицензийн хоцрогдлоос шалтгаалan 2026 оноос эхлэх олборлолт санхүүжилтийн эрсдэл үүсч болзошгүйг мэдээллээ. Үндэсний статистикийн ороо энэ 7 хоногт нийгэм эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтийг албан ёсоор танилцууллаа. Макро индикаторууд дараах чиг хандлагатай гарсан байна. Хэрэглээний бараа үйлчлэгээний үн өмнөх оны мөн үеэс 9.2% өссөн. Инфляцийн гол дарамт хүнс үйлчлэгээ түвш хотын хэрэглээний зардал төвлөрсөн хэвээр байгаа нь хэрэглээний зах зээлд дарамт үзүүлж өгөөг харуулж байна. Харин орон сууцны үн бараг 14% өсөлттэй гарсан нь хотчлт, иргэдийн хэрэглээний зээл, барилгын материалын үнийн өсөлттэй уялдаж байна. Өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг 4% өсөлттэй байна. Орлого өссөн ч өрхийн зардлын өсөлт илүү хурдтай байгаа нь бодис худалдаа авах чадвар тэлж чадахгүй байгааг шинжээчид тайлбарлаж байна. Төсвийн орлого 25 их найт төгрөгт хүрч өссөн ч тэнцвэржүүлсэн бодлого буурсан хэвээр. Гадаад худалдаа 2.9 тэрбум $ын ашигтай. Нийт бараа эргэлт 21.6 тэрбум $-д хүрсэн бөгөөд нүүрс зэсийн божимлын экспортын өсөлт ашигтай тэнцлийг хадгалжээ. Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн түвшин 5.5%, барилга, тээвэр, газар тариалан бүх салбар өсөлттэй байна. Барилга угсралт их засвар 8.8 их найт төгрөг, ачаа тээвэр 101.4 сая тонн, үр тариа 282 мянган тонн, төмөс 110 мянган тонн, ногоо 212 мянган тонн, аюулт үзэгдэл осол 4601 тохиолдол 49.8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үндэсний статистикийн хорооны үндэсний статистикийн хэлтсийн дарга мөнх оргил, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлттэй ч инфляц ба орон сууцны үнийн өсөлт иргэдэд бодит дарамт болж байгааг онцолжээ. За 10 сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 9.2%-тай, Улаанбаатар хотын хэмжээнд 9.9%-тай гарсан байж байгаа. За энд гол нь нөлөөлсөн нь хүнсний бараа болон орон сууцны бүлэг ерөнхийдөө гол нь нөлөөлсөн. Энэ хоёр бүлэг бол нийт инфляцийн нэг 52 орчим хувийг ерөнхийдөө бол бүрдүүлж байна. За хүнсний бүлэг дээр гол нь нөлөөлсөн нь бол одоо мах, хүнсний ногоо, хурлын бүтээгдэхүүн байгаа. За орон сууцны бүлэг дээр бол одоо орон сууцны үн болон туризмын үнийн өсөлт бол энэ сарын инфляц голлох нөлөөллийг үзүүлсэн.
Энэ 7 хоногийн бас нэг чухал цэг нь бол Монгол банк болон ноос ноолгорын салбарын төлөөллөөр зохион байгуулсан уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт сэдвт хурал байлаа. Монголын экспортын 93% нь уул уурхай, 7% нь уул уурхайн бус бүтээгдэхүүн байна. Монгол банкны ерөнхийлөгч Тогсүрэн эдийн засгийн нэг салбарт хэд төвлөрсөн бүтцийн системийн эрсдэл хэмээн тодорхойлж, уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт дутмаг байгааг анхаарууллаа. Сая гаруй ажиллах хүчин бол энэ уул уурхайн бус салбарт байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг бас энэ салбар бүтээж байна. Тэгэхээр ажиллах хүчний оролцоо өндөртөө энэ салбарыг дэмжих нь бол бас ирээдүйд нийгмийн талаас ч гэсэн зөв бодлого гэж харж байгаа. За тэгээд ялангуяа манай уул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол өөрөө түүхий маягаар экспортлогдож байсан. Тэгэхээр айлхаар энийг нэм өртөг шингээж Монголдо илүү их нэм өртөг шингээсэн маягаар гарах юм бол нэгдүгürt мэдээж экспортын үнийн дүн өснө. Хоёрдугаарт бол ажлын хүчний оролцоо гэдэг талаас нийгэмд бол бас их өгөөжтэй орлого болно л гэж харж байгаа. Ноос ноолоор уул уурхайн бус экспортын 33%-ийг бүрдүүлдэг байна. Гэвч дийлэнхийг нь хагас боловсруулсан хэлбэрээр гаргадаг тул валютын орлого боломжийн 50%-ийг алдаж байгааг салбарынхан хэллээ. Санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн санал болгосон ч жижиг дунд үйлдвэрүүдэд хүртээмж муу. Арилжааны банкуд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн шинэ багц танилцуулсан ч баталгаа, барьцаа шаардлагын жижиг үйлдвэрлэгчдэд саад хэвээр байна. Хамгийн гол асуудал бэрхшээл юу вэ гэхээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилт байхад. Тэр энэ дээр ер нь зохистой шийдэл бусад улс орн дээр нь ямар шийдэл байдгийг манайд ямар байгаа гэдгийг бол эхлээд ойлгохын чухал. Энэ лоогийн бас нэг томоохон эдийн засгийн мэдээлэл бол оюу толгойн 3 дугаар улирлын зарц цололт мөн панел 1-ийн лицензийн шилжилтийн удаашрал юм. 2025 оны 3 дугаар улирд 2.2 их найт төгрөгийн дотоодын зах зээл зарцуулсан. 74%-ийг аж ахуй нэгж бүрт төлсөн, 19%-ийг төсөвт төлсөн, 7%-ийг цалингийн зардал бүрдүүлж байна. 2010 оноос хойш нийт 53.3 их найт төгрөгийг дотооддоо зарцуулжээ. Панел 2-ийн хойд хэсгийг 9 сараар эрт тесэлсэн харин эерэг мэдээ болж байна. Гэхдээ лицензийн асуудал хамгийн ноцтой. Онтре компани лиценз оюу толгой руу шилжээгүй учраас 2026 оны төлөвлөгөөнд панел 1 орохгүй байж болзошгүй. Хэрв 2025 онд багчид шилжээгүй бол 2026 оны уурхайн төлөвлөгөөнд панел 1 тусахгүй. Панел 2-ыг панел 1-ээс төрүүлж олборлохыг зөвшөөрөхгүй. Лиценз оройтож шилжүүл шинэ тэдүү боловсруулах хүртэл шаардлага үүсч болзошгүй. Энэ нь дор аяж 12-оос 18 сарын хоцрогдол болох юм. Санхүү үйлдвэрлэлд томоохон эрсдэл, хөрөнгө оруулалт саарах, олборлолтыг орлого буурах, төсвийн орлого тасалдах эрсдэл нэмэгдэнэ. Энэ лоогт гарсан мэдээллүүд Монголын эдийн засаг 3 гол чиглэлд анхаарал төвлөрөхөөс өөр аргагүй нөхцөл байгааг харууллаа. Нэгдүгээрт макро түвшинд инфляц болон орон сууцны үн өсөлтөд алдаагүй хэвээр өрхийн орлого өссөн ч бодит худалдаа авах чадварын зөрүү улам тэлж байна. Энэ нь 2025 оны өвөл хэрэглээний дарамт нэмэгдэж, дундаж орлоготой иргэдийн санхүүгийн эрсдэл өсөхийг илтгэв. Хоёрдугаарт экспортын бүтцийн хувьд Монгол улс уул уурхайгаас ангид эдийн засгийн их үүсвэр бүрдүүлэх зорилгод бодит дахиц гараагүй гэдгийг Монгол банк дахин санууллаа. Уул уурхайн бус бүтээгдэхүүний дөнгөж 7% экспорттой байгаа нь эрсдлийн төвлөрөл өндөр хэвээр байгааг харуулж, ноолуурын дотоод боловсруулалтыг нэмэгдүүлэх шийдэл ойрын хугацаанд бодит үр дүн өгөх боломжтойг онцоллоо. 3 дугаарт стратегийн мега төслийн түвшинд оюу толгойн панел 1-ийн лицензийн шилжилтийн удаашрал нь 2026 оноос эхлэх олборлолтын дараалал улмаар улсын төсөв, валютын орлого, мөнгөний зах зээл эрсдэл үүсгэх томоохон дохио боллоо. Лицензийн шийдэл хойшлох тусам тэзүү боловсруулах хүртэл нөхцөл үүсэж төсөл дахин саарах магадлал нэмэгдэж байна. Ингээд үзвэл энэ 7 хоногт эдийн засгийн том зурганд Монгол улсын үнийн өсөлтийн дарамт, экспортын хэд хамаарал, стратегийн хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал зэрэг 3 тал сорил нэгэн зэрэг тулгарч буйг нотоллоо. Ирэх 7 хоногт эдгээрийн тодорхой шийдэл гарах хэсэг нь эдийн засгийн хүлээлтийг тодорхойлох үндсэн хүчин зүйл хэвээр байна. Монгол Ардын намд өрмийн өөрчлөлтөө баталж намын дарга нь ерөнхий сайд байх залтыг хэвээр үлдээлээ. Үндэсний статистикийн ороо 2025 оны эхний 10 сарын нийгэм эдийн засгийн голлох үзүүлэлтийг танилцууллаа. Төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалтыг зогсоох олон нийтийн өргөдөлд санал авч эхэллээ. Аль нэг намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэж арьсан намын бүлгийн гишүүд үзлээ. Монгол Ардын намын 31 дэх их хурлаа сонгогдсон гишүүдийн бүрэлдэхүүн анх дугаар баг хурлын хуралдаанаа хийлээ. Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлв. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн нарын өргөдгсөн хуралдаанд Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар оролцлоо. Ерөнхийлөгчийн нэрэмжит сонсогчийн алдар олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. Монгол Ардын нам цаашид санхүүжилтийн ард түмэнд ил тод нээлттэй байлгахаа зарлав. Манай улс бүгд найрамд хятад ард улсад экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа.
Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол түмний бахархлын баяр төхөөж байна. Төвцийг 7 хоногийн тойм хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.